Энэ түрүү нөгөө наан нээж байгаа хөдөлсөн машин гэж байна. Дотороо маш 5-6 хүүхэдтэй. Бас шүү ахгүй гэдэг. Энэ цаач дулаан машин гурав гарч түүшид дулаан машин суулгаад гэх. Дулаан машин халуун хаатай танаас суулгаад. Тийм цаач байна. 34 цаач. Энэ машин 3 сартаа хүүхэд явж байгаа гэж тийм үү? Тэр аав яа. Ээжтэй суулгаад авал. Энэ ч хаана тааваа гэж үү? Ингээ заа авахгүй байгаа тань. Гэтэ тэр Ерөнхий ивент тэтгэгч MSM Automotive. Дэмжигч Metromall. Season Shop Mongolia. Arcane Warriors Mongolia. Jeep Legend Crew төлөөлж байна. Hi guys. За сайн уу залуусаа. За. Бид хоёр мөрөнд ирсэн. Одоо крүүгээрээ бүгд цуглараад байж байна. Одоо ямар ч хоцорсон хүн байхгүй, бүгд яг жигдэрсэн. Одоо эндээсээ эхлэлээ тавих гээд бидэд яг одоо мөрөнгийнхөө яг төв талбай дээр ирсэн. Машинуудаа одоо бэлтгэл ажлуудаа базаагаад одоо энэ чи одоо нэгэсэндээ аялын эхлэх зэг тий. аялын Бүх юм бүртгий шалгаж ийн гэсэн үг тий. Энэ удаагийн аялалд бид нар Улаанбаатараас эхлэегүй. Өвлийн үйлрэлтэй холбогдуулаад шууд Мөрөн хотоос эхлэхээр болсон. Яагаад гэвэл зуны үйлрэлд бол цаваагаар явхад бол асуудалгүй байдаг бол үйл одоо ингэ явхад бол цаваа бол нэлээд бас цаг хугацаа татдаг. Байгалийн гэрэл нар эрт буучдаг болохоор аюулгүй байдлаа бодоод аль болох боломжоор цаг завууд хааруулад мөрөнд уулзахаар тохироод за тэгээ мөрөнд бол уулзцагаа. За өчигдөр замдаа гарцгаасан, зарим нь уржигдэр гарсан. За ирээд бас замын ядаргаагаа тайлаад Эрдэнэтэд хэсэг нь амраад зарим нь одоо мөрөнд ирээд амарч исэн. За тэгээд ямар ч байсан хамгийн сүүлчийн хүмүүс маань өнөө өглөө орж ирлээ. Замдаа техникийн саадлах гарсан амбо. За амбо Айрмений үед бол машинаа засаад ямар ч байсан асуудалгүй өрөөд ирсэн байна. Аялал цаашаа өргөжлөв ямар нэгэн асуудалгүй гэнэ. За Жикагийн үед бүхэн бэлтгэл хангагдсан байна. Тэгээ одоо энэ удаагийн аялал дээр шинэ машинтай хөвлөө аялал эхлүүлж байна. Тэгээд одоо энэ машин одоо гоё дасгандаа замд нь ийм сониртой байна. за тэгээд энэ удаагийн аялал бол бидний хувьд бол хамгийн анхны өвлийн аялал. За бид нар ингээд бас олон жил аялж байгаа боловч өвөл бол нэг ч удаа аялж байгаагүй. Тэгээд бидний одоо хамгийн анхны өвлийн аялал. За тэгээд хамтдаа явж өстой нусаа хацартаа хөлдөөцгөөе. Дээрэс нь аялд огт явж байгаагүй гişүүд маань нэгдсэн байгаа. Тийм энэ аялал дээр тий. Тийм гişүүд байгаа. бас эмгтээж болооч байна. Тэгж болооч байна. Хинээс Энэ манай обоо явж байгаа. Обоогоос нэг ямар ч ярьцлага ёо. Обоогийн сэтгэл бас ямар юм. Үзье. За манайд ингээ бэлтгэлээ оцаагаад дайжгүй амбоо. За. Амбоо энд явчих. Обоо хайсан бэ. За тэгэхээр манай крүүгийн гişүү өмнөх манай дугаарууд дээр харж ирсэн баг. Манай Алтан шанд байгаа. За гэр бүлийнх нь Уянга. За манай хоёр болохоор юу юм бэ гэхлээр Улаанбаатар хотод амьдарч байгаа дэ шүү дээ. Хөвсгөл рүү нүүцэн байхгүй. Одоо энэ ч нөгөө нэг юу лээ засгийн газраас нөгөө хөдөөгийн сэргэлт тэргээ бодлого байгаа шүү. Тэрний өрөөнд бол явцсан. За манай Уянга бол нүдийн эмч мэрэгжилтэй хүн. За манай хоёр одоо ингээд хөвсгөл дээр ерөнхийдөө бүр нүүцэн тийм ээ одоо хотод байсан байр саваа зараад тэгээд хөвсгөл аймгийн Мөрөн хот руу гэр бүлээрээ нүгээд ирчихсэн. За юм байж байгаа. Тэгээ энэ удаагийн аялалд крүүгийнхэнтэйгээ мэдээд хөвсгөл хийж байгаа учраас нэгдээд явж байгаа. За тэгээд хөдөө орон нутагт амьдрах ер нь ямар байна? Ер нь гоё нөө төгжрөл байхгүй. Хүссэн газар руу нэг зааны 5-10 мянга бол очиж чинь. Утаа унаар хамаагүй багтаа. Тэгээ стресс юу багл байна да. Тэгээ эндээ нэг бизнес эрхэлж байгаа.
Тий. Годон гуталны дэлгүүр нээсэн. Сая төрсөн өдрөөрөө 24 оны 9 сарын 9-нд. Манай шантсан бас нөгөө Champ фитнесийн салбарыг мөрөнд нээсэн байх шүү гэсэн тий. Тэр маа найз тий. Найз. Маа найз жим баггүй. Найз. Жим ин гэж. Тий. Тэгээд яг дэлгүүрийнхээ урталт нь бас тийм хараа зүүн төв нэгж байгаа. Нүдний шилний одоо шил тааруулдаг. Тий. Манай уянгач өөрөө нүдний юм чинь. Одоо ингээ мэрэгчлэрээ жишээл хөдөө орон нутгад бас тийм ээ. Ингээд эрэлттэй байгаа. Өөртөө мэрэгчлэг ашиглаад бас ажил хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой байгаа гэдэг. Ингээд ийм сайхан залуу хосууд өнөөдөр Улаанбаатарын утаанд юу хийх юм бэ? Хэдүүлээ хотын утааг энэ бичлэгээрээ бас харуулж байгаа. Бид нар ямар амар утаанаас ирсэн бэ? Энд ямар гоё агаартай байна вэ гэдэг хэдүүлээ зүгээр харцгаана. Одоо энэс цаашаа бид нар яг гоё өвсгөлийн тайгар руу явна, мөсөн дээгүүр явна. Тэр мөсөн дээр явна гэдэг бол үнэхээр одоо бодгоос өвдөг чичирж ийн юу болох нь гэдэгтэй бол харцгаана. За тэгээд ямар ч гэсэн уянгаа шанд хоёртой цаашдынх нь ажил амьдрал сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээ аялалтаа хамтдаа сайхан дурсамжийг бүтээцгээе. За тэгээ Ерөөл Батар шигээ. За Багийн эмгтэй гişүү Обо маань одоо анхны аялалаа гарах гэж байна. Тэгээ анхны аялал нь яг цаг агарын хувьд айгүй хүүтэн эвгүй үйлрэл эхэлж байгаа. Гэхдээ өөрөө сэтгэлийг бас сонсъё. Сэтгэл болоо өргөндөр байна гэж. Гэхдээ яг анхны аялал тэгээд анх удаа бас үйл аялалж үзэж байна. Юунд тонох гэж байна? Юунд мяхан тон. Мяхан тон. Урсан тон. За. Машина хэр бэлтгэсэн бэ? Хэрнээ бэлдсэн. За, юу тавьсан бэ шинээр? Өндөрлөгээ хийсэн. Винч. За, Обо маань хамгийн түрүүнд энэ бол хамгийн чухал хэрэгтэй хэд байгаа. Тэгээд энэ төмөр байна гэдэг маань одоо нөгөө хагарахгүй эрсдлээс аягүй сайн хамгаалж өгдөг. Их гоё бэлдсэн байна машинуудаа, нөөц автаа, ачаатай, гэрэлтэй ингээ бүх юмыг бэлдсэн байна. За, Обод амжилт хүсье. За, баярлалаа. За, Обогийнхаа аялалд нь амжилт хүсье. Тэгээд бид хэд одоо ингээд аяллаа эхлүүллээ. Дараагийн дугаараар уулзъя. Баяртай залуусаа. Юу яриад байгаа юм. Тийм үстэй. Таага ичдэг шүү. Бүр шууд өвтөлгийгөө. За тэгэл болоо шүү дээ. Амбогийн машин нутгийн хөвгт. Чиний машиныг одоо ямар их хүн ирж сонирхоод байна. Энэ амар том дугуй муутай харцгаасан болохоор амар тоног моногтай гэж ирээл арай өөр юунд гэсэн яг хүндээ. Тэгсэн мөртлөө замдаа эвдрээд байгаа. Тэр бол давагдчихгүй хүчин зүйл. Машинтай байна уу? Жолоочтой байна уу? Яг замдаа ингээд баарад байна. Дачгүй тэгээд орон асуудал шийдчихлээ. За ингээд мөрөө хотод ирсэн байна. 90 удаа яг мөрөнгөөс хийж байгаа. Тий. Одоо манай дээчэнд галын өвлийн анхны аялал. Яг 100 намар хаврын шавар балчиг олон юм үзчихэд өвлийн ямар адал явд төлөөлж байгааг бол мэдэхгүй байна. Эндээ одоо явж үзээд тэр хамтдаа аяллаа. Эмээ маань энэ нутгийн хүн, эмээгийнхаа нутагтаас ингээд найзтайгаа хамт аялж байгаа бас сэтгэл хөндөр байна. За тэгэл явах уу. Өстөө сайхан тийм ээ. Хонох бэлтгэлээ. Машиндаа хонох чинь үү, майхан хонох чинь? Мэдээж майхан талах шүү дээ. Машинд унтсан болохгүй шүү дээ. За. Аялын бэлтгэл бүрэн хагасан. Яажгүй сайхан. Одоо машин дэрэг зүгээр тийм ээ. За, замдаа гарах уу? За тус амжилт. За, let's go. За ингээд бидний анхны өвлийн аялал инхүү хэлээ. Засмал зам дуусч жинхэнэ аялал эхэлдэг гэдэг. За тэгээ бид нар одоо Үзэгдэл аймгийн Мөрөө хотоос гараад Засмал замаар 50 км орчим яваад Засмал замаас салаад байж байгаа байдлаа. За энэ дээр ингээд айрын мэний машины эвдрэл бас тодорхой хэмжээнд чекэлж үзэж байгаа байдал гарч байна. За ингээд эндээс бид одоо Өвсгөл аймгийн Улаан улс сумын чиглэлд хөдөлж байна. За ийшээ ирж ижил яг одоо ингээл цав цагаан өнгө маш их цасан дунд орж ирж жинхэнэ өвлийн үйлдвэрлэлийг үнэн утгаар нь тэр цагаан өнгийг харсан. За бид хэд мөрөнгөөс гараад улаан уул дээр ирсэн байна. Одоо бид хэд энэ чинь зураг хөргөөд аруулчаад тэгээд гуны гол дээр очиж тэнд бүгдээрээ одоо хамгийн эхнийхээ шөнийг гадаа хонох шөнөө эхлүүлнэ. Тэнд камплна. Тэгээд машин дэргэнд саатал багтаа их гоё явж байна. Одоо бол яг машинд бол хасах 24 гэж зааж байна.
Тэгээ доошлохоор яг ямар байх юм? Гэтэ фил юм Градус амар өөр төгшөө. Юу 24 бол биш байх шиг байна. Гэхдээ 24 яг бид нар нөө нэг машин дотор халуун юунд яваад жоохон бэрээд байж магадгүй тий. Тэгэхээр ер нь бол их сайхан нэмгэн явж явах хэрэгтэй шүү хүмүүсээ. Аянд явахдаа бол маш нэмгэн явах хэрэгтэй. За ингэ явж байна. Ийм байна. Бид нар энд одоо нөгөө дархтын цэнхэр хотгор Улаансум нөгөө дархтын 13 аваа гэдэг тэн дээр ирсэн байна. 23 оны зуны аялал дээр манайхан нэвтрүүлэг өгсөн бол бид нар яг шүн энэнгээр дайрч гарч ирсэн бол одоо бол бас арай гэгийтэд ирлээ. Тий. Гэтэ яг төлөвсөн цагаас бол бид нар 4-5 цагийн явцрагталтаа гарсан. Тэгээд эхний кемплэг цэг бол Улаансумаас 2 км-д орсон Гунийн голын хөвөө байгаа. За одоо хасах 24 гэж байгаа бол яг мэдэхгүй. Амар хүүтэн байна. Би л авч чичирж байна. Эхнийхэн шүнийг өнөөдөр үзнэ. Амар хүүтэн. Обонаш дарж гин үү? Ямар вэ? Ямар вэ? Гоё. Гоё нэ. Тэжгэнж байна. 100 явж исэн гэс тээ. Тийм 100 явж исэн. Одоо өвлөө ил даагууд явж байна. Яаж чинь дарж гин гайгүй нэ. Гайгүй. За одоо энэ дэснээс өдөртөө 10 км яваад за ихтэй 15. Тэгээ 10 км яваад улаа бол 10 орчим юм шиг байна. Мэдгүй дараа тань гар хөлтөө. Симбэ мика аваа. За ингээд Улаансум дээр ирж байгаа байдлаар чинь за энд бид нар хаалтан дээр нийт 9 машины 135 мянган төгрөгийн хураамж төлөөд итэрч байгаа байдал гарч байна. За манайхан одоо кемпчхээс нэг ойртол километр авсан юм шиг байна. За эндээсээ бид нар бол одоо сумын төв рүү ороогүй шууд одоо зүүн гарт тишээгээ эргээд атгалах цэг рүүгээ явсан байж байгаа. Өчигдөр машин эвдрээд бас жоохон эвгүрсэн шүү. Болоокон зад хамаг тосоог өвцсөн. Тэгээд аяллаа анхны фери Улаансумаас километрийн зайдал байх шиг байгаа юм багсаагаар тий. Энэ бас амар түнч байна. Бензин. Монгол улсын ахмад тоглолт ариун бомбын гарын хоолыг одоо ингээд улаан тайгад бүсгүйн улаан тайгад бид нар болсон. Бүтгэндээ хэлж байна. Одоо гойны хийчихээ тий. Үгүй харин сайхан стат маягийн. Үгүй байна. За ингээд анх удаага гата майханд кемпэлж хонсон. Ерөнхийдөө бол дайжгүй. Бэлтгэлээ сайн хангаж явуул даахгүй юм билээ. Тэгээд майхан саваа айгуу сайн бодолцож авч явмаар юм билээ. Хоол хүнснийхээ зүйлийг маш сайн бодолцож авч явмаар юм билээ. Жимс хүнсний ногоон өнтер бол ерөнхийдөө хүлдчихдэг юм билээ. Тэгээд хүүтэн дөө майхан сав засах барих гэхэд нэлээд хугацаа ордог учраас тэр хооронд зарим хүнсээ машинд орхисноос болоо хүлдэх тухай асуудал гарч байгаа. За тэгээд бидний энэ хонсон газар бол мэдээж өглөө босоод бид нар байгалийн сайхантайгаа болон гэж үзэж танилцсан. За энэ бол одоо Улаансумаас урагш одоо 3 км орчимд орших Гунийн голын одоо хөвөн дээр байж байгаамаа. За тэгээд нутгийн иргэд бол энэ жил бол одоо цас маш бага унсан гэж хэлжсэн. За тэгэхээр бол нөгөө нэг цанх үүрэг татсан мод нь бидрийг очихын өмнө одоо цасаараа цасан шуурга болсон гэсэн. Тэгээд цас орохгүй шуурчихлаар зэрэг нөгөө юу нь унцдаг юм бэлээ. Цанх үүргүүд нь одоо мод нь нөгөө нэг цанааг өгөөд тэг харалцдаг гэжсэн. Тэгээ харин ч адтай бид нар яг ийм гоё байгалийн өнгөртөө анх удаага нүр туулж үзэж баяж байгаа байдал харагдаж байна. За сайн байцгаана уу? Аялал 2 дахь өдөр эхэллээ. За өчигдөр бид нар Хөвсгөл аймгийн Улаансум. За сумын дөвөөс урагшаа 3 орчим километрт. За Гунийн голын хөвөө гэж ийм сайхан газар ирж сонсон. За өчигдөр бол нэлээд өвөл учраас эрт харанхуй болж байгаа. Тэгээ харав бүрээд ирээд камплет буусан. За орчин ойролцоогоо хасах 32 орчим та хонсон бололтой юм аа.
Тэгээ анхныхаа одоо хээр хүүтэнд одоо кемпэлж хонж үзлээ. Ер нь бол боломжийн гоё юм. Тэгээд бидний аяллаа одоо хамгийн одоо ихний point waypoint бол энд байсан. За ихэд бол яг уу ерөнхийдөө энэ жил цас багтай энэ цаан хөөрөг, модны цаан хөөрөг бол бас унтсан гөвцөн байгаа гэжсэн боловч энэ хэсэгт бас ер нь бол хангалттай байна. За тэгээ манайх одоо зураг хүргээ авахулаад үнэхээр юм сайхан газар ирсэн байна. За манай одоо чоны анчрааш. За хэр онсон ер нь ямар шихэн байна? Гой дулаахан онлоо майханда. Тогтой онлоо. Ер нь хамгийн тансаг зөв хонсон нь манай одоо Янки буюу хосоо. Тэгсэн. Майхандаа өстө арабын шаах шиг байна. Араб ирсэн. Гой дулаахан онсоо. Queen size armorтай амар дулаах сайхан онж шиг үсэн. За манайхан дороо морооно унгаагаал. За бид хэд сая хоноглоод ерөнхийдөө мааханд хонох нь хоноод машинтай хонох нь онцгоогоод одоо бид яг гоё нэг юм байгалийн гоё орчинд ороод ирсэн учраас ингээ бүгдээрээ гоё зургнууд авахулж байна. Тэгээд хамт олноороо өвөл нэгдэж байгаа нь бас их тийм сонирхолтой байд юм байна. Хүн бүрлэх гоё хичээгээд юм бэлдсэн байна. Тэгээд намрын шиг ер нь жоохон төстөөч болов бас жоохон даарах юм бас байдаг юм байна. Гэтэ биднэрт маш хөвгөлтэй байгаад байна хамгийн гол нь. Цуглараад нийлцсэн байна гэдэг маань айгүй гоё байна. Ямар ч юм байгаль гоё таатай хүлээж аваад байна. Цас шуурна гэж хэлсэн. Тэгээд энэ юу яад юм бэ? Ингээд цас нь орохгүйгээр шуурчаар бас энэ модны цаануудыг ерөнхийдөө унгаач тийм байх тий. Байгаль ихтэй их гоё үдэг юм байна ерөнхийдөө. Өвөл бол ингээд яг ингэж нийлээд аялж исэн тохиолдол баг байхгүй учраас. Анхны шүү дээ манай анхны өвлээ. За ерөнхийдөө одоо ингээд манай зурглаач харуулах ийм гоё газар бүр дахиад гайхамшигтай гайхалтай. Бид нар тэгээд ингэдэг юм нэг юм айгу аацтай гэх юм уу дандаа нэг тэгж явдаг. Ерөнхийдөө бид нар шүн аялын замыг үргэлжлүүлдэг л дээ. Гэхдээ энэ удаад одоо нөгөө өвөл учраас яг 100 бас ганц хоёр тохиолдлууд би тэгээд шүн нөгөө хаана яг бууж байгааг мэдэхгүй ч гэсэн ингээл яг ер нь газар сонгоод буудаг. Тэгээд өглөөс ирэхэд үнхээр гайхамшигтай газар ирсэн байдаг. Тэгэхээр ер нь бол энэ хөвсгөл өөрөө бүр гайхалтай газар орон юм аа. Би бол амьдралдаа яг ингэж одоо ийм зураг бичлэгэн дээрээс харж исэн зүйлийг одоо л ингэж харж байна. Тий. За манай Лима сэтгэл ямар вэ? Тэгэл сайхан байна. Хэр амарч сонсон дээс тий. Тэр талаараа. Шүн яг мешок, зузаан мешоктоо тэгээд нөгөө майхны халаагаар асаагаад хончих гэсэн тэгээд жоохон айгаад жоохон эрсдэл гаргаж магадгүй ч доо майхны халаагаар унтраагаад тэгээд мешокондоо найдаад унтсан тэгээд машина нормалтай чөндөө нэг 2 удаа нормалтлаа. Гайхах тэгэл өглөөгөр жоохон яг даарах нь гэж харин нэг нь миний машиныг асаацсан байдгийг. Би асаалгасан юм а чамайг бас сэрэгтэй даарах болов гэж бодоод. За одоо энэ байгаль бидний ихний waypoint те яг ямар вэ? Энэ үнэхээр гоё. Би одоо бүр гайхаад энэ одоо яагаад цас яагаад ингэж гоё. Эсвэл уур нь савсаад тэгээд энэ гол ч бас ингэ нөгөө жаргалтын бас хүлддэггүй юм байна л да. Тэгэхээр ингээд нөгөө усны уур цан тэгээд цасаароо тэгэл энэ салхи мэлэхгүй болохоор гэдэг юм болоо. Гоё л байна. Гоё тий. Нэг зураг мөрөг үлгэрийн кино минь дээр нэг хардаг шиг. Яг л нэг тийм мэдрэмж төрөл. За одоо эндээс бид нар юу ар босхотын хавцал руу явна. Одоо хэдүүлээ. Тэгээд замдаа гарцгаая. За ингээ хөвсгөлийн гол мөрнүүд ерөнхийдөө хүлддэггүй ингээ уурсдаг. Энийг л ерөнхийдөө бол амьд ус гэж яриад байдаг юм билээ. Хамж аргагүй ч хасах 40 50 юмд хүлдэхгүй. Харцны усыг хэсэгхэн газар ушгүй хүлдэхгүй уурсдаг. За тэгээ бид нар мэдхгүй одоо ингээ голын ус ингээ туулаа гарч байгаа байхгүй. Тэгээ техникийн үед ямар асуудал гарч ирэх гэхээр ус туулаад гарлаа чи хасах 40 шууд ингээ нөгөө торомсны аппарат одоо баланс бүх юм ингээ усанд автаа хүлдчихдэг. Инээс болоод торомс ярьдгүй ч маш том асуудал үүсдэг юм билээ. Тэгээ энийг бол өстой айгүй сайн мэдчих авсан. Тэгэхээр маш болгоомжтой байх хэвээр. За ингээд бид нар Улаан Уул сумын тусгай хамгаалтын газар ирсэн. Тэгээ мөсний баяр болох ч байгаа гэд нөхдүүд
юу байсан бэл аймаг руугаа явцсан байж таарсан. За ингээд бид нар цаашаа ар босхотын хавцал руу одоо 100 бол бид нар энэ дархтын хотгор энэ гой хөндийгээр явчихсан бол өвлийн үзэмжийг ингээ хараа явчих. Та бүхэн одоо харж байгаахын дэлгэр хаан хайрхан одоо дүрс харагдаж байна. За энд нэг асуудал гарсан. За манай Папа Шандын урд салхины шил одоо буугар буудуулсан юм шиг нүх гараа цоорсон. Энэ яасан бэ гэсэн чинь манай Янки хосоо урталт нөгөө ардгар дугуйтаа хийргүүлээд тэгээд тэнчнээс чулуу өсрээд ингэж одоо сум шиг цөм зөхөж орсон байсан. Тэгээ энийг бид нэг скотчоор хоёр талаас нь маш сайн скотчтаж авал. Тэгээ цаашаа замдаа гарсан. Тэгээд Янки хосоог бол одоо цооны хойно цоожлогчоор одоо цоожлогчийн байрлалд оруулж явуулсан байж байгаа. Хэргийн эзэн. Дотор талаас нэг скотч. Дотор талаас нь. За ингээ 2023 оны 100 бид нар ирж исэн бол одоо энэ удаад өвлийн үйлрэлд ирж одоо яг энэ саарал сайрын дундуур явж чинь ерөнхийдөө өвлийн цасан дарагдаад зам тэржигнүр байхгүй болчихно чулуун сайран дээр явдаг гэсэн бол байхгүй болчдөг. Мөн хоёрдугаарт нь одоо ар босхотын хавцлын үүдэн дээр за манайхаа одоо энэ дээр ингээд дэрит хүн дээр хийж иргэж штэ. Энэ яадаг юм бэ гэхээр нөгөө юу юм бэлээ. Ар босхотын гол халиа ингээ гүүгээд энэ хөндийн маань өөр бүхэлдээ юм мөсөн ингээ талбай бүр ингээ цемдэн талбай шиг маш гоё юм ингээ бүхэлдээ ингээ хавтгаа талбай болчихсон байгаа байхгүй. Тэгээ бид нар түүнээс яг гол ус руу бол ороо шүү зүгээр яг энэ хэсэг дээр бид нар ингэж нэг жоохон бас дрифт хийж үтсэн байж байгаа. Ар босхотын хавцал дээр ирсэн. Одоо бид нар ийшээ яг нар буухтаа бас л зэрэгцсэн юм да. Одоо ийшээ 5-аас 7 км алхалт хийх гэж байна. Яг хүүтэн байгаа жоохон дээлтэй. Хадаас өмслөө учраас тэгээ болов ийшээ дэлгэр хаан одоо хайрхнаа арчий гэж одоо л явуулчихлаа юм байна. Хүүтэн байна. Сая замд өдөр штэ хасах 35 би өнөө өглөө нөгөө юун дээр гунын голын өвгөн дээр ярихдаа хасах 32 гэсэн худлаа мэлээ. Хасах 42 тонн юм билээ амир. За явцгаа гоё алхах юм. Үнэхээр гайхамшигтай. Бүр хэлүүг болтгоо. Маш гоё юм байна. Бид нар 23 оны 100 ирж энэгээр алхаж ирсэн. Тэгэхэд бол ерөөдөө энэ гол маань ар босхотын гол маань урсаад ингээд сайран дээр бүр алхдаг. Одоо энэ болохоор ингээд халиаг өгөөд бүс ингээ хөлдсөн болохоор яг нэг юм асфальтын тэгшгэн зам дээр явж байгаа юм шиг явж. Тэгээ яг хөлөндөө хадаастай учраас нүцэн дээр бол маш төвгүй чинь тэгээд яг энэ шулуун болохоор айгүй гоё юм. Ингээд илүү хурдан зам хурж ийн тэгээд өвөл үнээр гоё юм. Одоо та нар энэ уулын оройнуудыг одоо нар тусаад гэрэлдээд гайхамшигтай. Яг оройнууд нэг асаад гэрэлдээд байгаа байхгүй. За тэгээд нөгөө 23 оны аялал дээр ирчихсэн бид нар яг энэ ар босхотын хавцлын үүдэнд ерөнхийдөө бол хоол унд хийгээд идчихсэн. Тэгээ энэ гол ерөнхийдөө ингээ хатаа бүр өчигөө бүр цэвэр минерал цэвэр амар гоё. Ийм гоё цэвэр тоглоом гэсэн.
За бид хэд ар босхотын гол дээр ирсэн байна. Босхотын гол дээр ирсэн байна. Өчигдрөөс эхлээд ерөнхийдөө гадаа хасах 41-тэй хонлоо. Үнэхээр гоё байна. Яг л өвлийн уур орж эхэлж байна. Тэгээ энэ нарийнхан уулын одоо цаваар уурсдаг гол маань хөлдөөд ирэхийнхээ үед ингээ халиа үүсгэд ингэж энэ хөндийг ингээ дүүргдэг. Одоо ч гэсэн ингээ халиа гүйсэн хിവэрээ байна. Ингээд уур савсаад. Тэгэд одоо та нар ингээ ажиглаад байгаа. Одоо энэ хадны энэ дундуур татсан энэ цагаан зураас бол энэ усны төвшин яг энд хүрдгээ гэсэн үг. Тэгээ энэ дээрээс энэ уулын ус бас нэмж ингэж орж ирдэг. Уулын ус бас нэг хэсэгтээ гоожоод урсаад одоо тогтцсон ингээд мүс болоод үлдсэн гэсэн үг. Энэ ингээ халиа маань ингээд ер нь энэ хавцлыг ингээд усаар ингээд дүүргээд ер нь энэ хүндий маш үзэсгэлэнтэй болдго юм байна. Тэгээд ер нь манайхан айгүй их гоё ирж үздэг болсон байна. Хандлага нь их гоё өөр болсон байна. Тэгэхээр залуусаа та ч гэсэн бас ирж үзээрэй. Ерөнхийдөө хүүтрээд яг гоё жинхэнэ өвлийнхөө төрхөндөө орж байгаа учраас байгалийн үзмж бол үнэхээр үзэсгэлэн төгөлдөр болсон байх шүү. Тэрнээс нэг юм даарах хөрөх асуудал бол угаасаа нөгөө машины халуун пааранд явж байгаад тохиолдох зүйл учраас энэ дээр бол нэг эмзэглэх зүйл алгаа. Байгаль маань өөрөө ийм гоё байна. Биднийг ингэж их гоё ухтаж авч байна. Тэгээ гоё аялаараа залуусаа. За ингээд бид ар босхотын хавцлаараа алхаж байна. Тэгээд ерөнхийдөө нэг 7 орчим километр алхах. За бүр үнэхээр юм бүр гайхалтай л гэж хэлээ. Одоо та бүхэн дорооны дүрс харж байгаа ш. Өнгөтэй бүр үнэхээр харахыг хүссэн тэр өнгөө бол харсан. Мөсний өнгө яагаад тийм гоё нэг юм аква цэнхэр өнгөтэй бэдгийн тэрийг хармаар байсан. Тэрийг харсан. Маш их хөвгжилсэн. Үнэхээр юм гоё байсан. Гадаа хасах 40 юмтай байсан. Гэхдээ бид нар огт даараагүй. Үнэхээр юм одоо маш гоё байсан. Тэгээд 100 бол энд ингээ алхахаар нөгөө бас ялгаагүй нөгөө гол урсаад амирх сайрын дундуур алхдаг бол өвөл алхахад гутландаа нөгөө хадаас өнгөчүүл аяга асуудалгүй юм бил. Яг нөгөө цемтэн асфальтын зам дээр явж байгаа юм шиг асуудал ядархан ч бага юм лээ. Тэгээ явцдаг юм байж байгаа. Тэгээ яг нар жаргахтаа зэрэгцээд одоо тийм нар бууж явахдаа зэрэгцээд нэг бэлгийн хаан одоо хайрныхаа уулыг хараад нарыг дээр нар туссан. Үнэхээр гайхалтай сайхан байсан. За ингээд ар босхотын хавцлаа үзээ буцаж алхах тэр машин дээр ирэхэд мэдээж гадаа ингээд харуу бүрээ харахгүй болсон. Энэ бол ойролцоогоор 18 цагийн орчим болж байна. За тэгээ эндээс бидний одоо хардаа та бүхэн харж байгаа гадаа хасах 40 юм. За тэгээд орой болсон бид нар энэ ч нэг кемплж хонох байсан боловч шийдвэр гаргаад багаараа ярилцаад улаан уулын сумынхаа төв рүү яваад тэнд буудалд хонохоор болсон. Учир нь юу гэхээр бид нар маргааш нь Дуут булыг үзүүлсэн. Дуут булыг маань өөрөө улаан улсынхаа төвөөс үрдө 18 км-ийн зайтай байсан. За ингээд энэ тооноор бид битгэлээ ангаад дараагийнхаа өдрөө маршрут марч байна. За бид хэд өчтөр ар босхотын хавцал руугаа очиод тэгээд тентхийнхаа хамгаалтын захиргаа хариуцсан. Тэр орон нутгаа хариуцсан. Ахтагаа дахиж таарсан. Тэгээд хэдүүлээ тэнцэнэ жоохон хөгжилдөж ярьж байгаад ар босхотынхаа хавцлаар тэр халиан дээгүүр нь алхаад бидэд дэлгэр хаан уулыгаа бүгдээрээ харцгаасан. Тэгээд нааша их мул руу орж иж хоноглоод одоо бидэд дуут болог авах гээд явцгааж байна. Машин дэргэнд бол саатал гараагүй. Жохон хөгжилтэй талдаа л явцгааж байна тийм тал. Тэгээ хамгийн анхны
өвлийн аялал учраас тэгээ гоё явж байна. Сайхан амарсан уу миний хайраа. Аамсаа яг ярилцлага өгч ирсэн байхгүй юу? Уучим панчин миний сайхан хайрыг хатаа. Автага адилхан гээд аавынх нь найзууд ярих юм аа. Оо. Айгүй сайхан онлоо. Оо тийм үү. За ингээд бид нар дуут булаг дээр ирээд зогсож байгаа байдал гарч байна. За яг энэ бол үд дунд ерөөдөө 12 цагийн орчим болж байгаа. Гадаа хасах 40 хэм. Шүндөө бол бараг хасах 45 ойролцоогоор 50 орчим хэм рүү ч юм уу хонжох шиг байна лээ. Машинууд бол ямар ч асуудалгүй хасж байгаа. Wrangler-ийг үүтэн гээд идэг. За нөгөө талаас хувцлын асуудал. Бид нар одоо ингээд энэ зогсоор ингээд хувцаа солиод өмсөд байгаа байхгүй. За дээл гутал. За өвлийн нөгөө хасах 60 70 одоо 100 хэм өмсдөг гутлуудыг бол хизээж өмсөд одоо машин дотроо ийм зузаан хувцтай явах ямар ч боломж байхгүй. Нэг хоёрдугаарт нь тэр гутлыг өмсөх бас нэг одоо заавар хэмжүүлэмж байна те. Энэ гутлыг одоо өвлийн хасах өндөр хэмд зориулсан гутлуудыг гадаа эхлэж гаргаж тавиад тухайн хэмд нь хүргээд тэгээ хүүтнэр нэгсэндээ өмсдөг. За бид хэд явсаар хагаад Өсгөл аймгийн дуут булаг дээр ирсэн байна. Ингээ гол урсаал ийм амар их юм цантаа мод би ингээд бүр үгээр хэлхэн аргагүй өстой янзын гоё байна. Бүр үнэхээр гоё. Үлгэрийн ертөнц цас мөсний орон дотор яваад байгаа юм шиг санагдчихээн да. Өстой гоё байна. За бид нар аялын 3 дахь өдөр улаан улс сумын дуут булаг дээр ирсэн байна. Үнэхээр маш гоё газар байна. Тэгээд би өөрөө нөгөө Завхан аймгийн Тэсэнд өсөн болохоор яг нөгөө тэр мэдрэмжээ эргэж авч байгаа. Хасах 40 градус. Тэгээд ийм цасны дуу чимээ. Тэгээд ийм аниргүй тийм гоё орчин цэвэр агаар. За энэ бүгдийг яг л нэг хуучин мэдрэмжээ, хүүхд насны мэдрэмжээ. За Монголд нэр ийм гоё газар байдгийн үгэмээр л үнэхээр гоё байна. Байгалийн ийм нэг өөрийнх нь нэг юм тогтоц үнэхээр үзэсгэлэнтэй байд юм байна. Сэтгэл санаа бол маш өндөр байна. Одоо бид нар бол ерөнхийдөө бараг цагийн баримжааг болцсон явцгааж байна. Тэгээд энүүгээрээ юу гэж хэлэх гээд байна гэхээр манайхан ер нь сайн аялж байгаараа, юм сайн үзэж байгаараа, бити нэг суурин газараа ингээд нөгөө ажил төрөлдөө боогдоод суугаад ахгүйгээр ер нь ингээд өөрсөндөө цаг гаргаад ингээд байгалаараа явж байгаараа бид нар одоо Хөсгөл аймгаар 3 дахь явж байгаа. Үнэхээр одоо шавхцгүй их байгалийн гоо үзэсгэлэн ихтэй газар үүд юм байна. Аял нэлээд аял энэ гоё болж байна. Батасаад байхгүй, их байхгүй ч гэсэн аял маань аюу гоё. Одоо л яг гадаа хасах 40 эмийн хүүтэнд бид нар улаан улс сумын өнгөрөөд
дуут булаг гэдэг газар ирсэн. Айгу гой байгальтай газар байна. Тэгээд манай Монголд ийм гой байгаль байдаг гэдэгт бол тиймэргүй юм байна. Энэ бол гадаадд жуулчдаас их явж чинь, бурайдууд явж чинь, орсууд ч явж чинь. Бүгдээ л уулга алтаал явж чинь да. Тэгээд аял сайхан байна. Тэгээд бидтэй хамт байгаарай. За бидний айл илүү хой үргэлжилж чинь өө ба. Үргэлжилж чинь бид нар Хөвсгөл аймгийн Улаан хоол суманд ирсэн. Тэгээд ийм юм байна. Жаргантын гол хөлддгүү гэдсэн. Одоо бид нар чинь Улаан хоол суманд дуут булаг гэх газар байгаа байхгүй юу? 23 оны 100 бид нар ирж исэн. Тэгээ өвөл өрөнд байгаль үүсэх юм бага байт юм хөр үгүй юм байна. Үнэхээр гоё. Яг одоо ингээд үүд донд гадаа хасах төчинтэй байгаа байхгүй юу? Тэгээд ийм амар гоё ингээд гол нь ингээд уушаа тунгалах. Тийш ингээ харахаар яг үлгэрийн кинон дээр яг гардаг шиг. Би л нэг юм бодит ертөнцид биш. За модоо энд тавьчих. Бодит ертөнцид биш яг юм. Нэг хүүхэд байхад үздэг гэсэн нэг юм үлгэрийн кино. Жавар хүүхэн гээл. Одоо ингээл бүдэг бадаг орж ирэхээ. Ямар гоё юм бэ. Бүр яаж юм бэ те. Байгаль ихтлэхий гэдэг чинь бүр ямар гоё үзэсгэлэнтэй. Ямар сайхан юм. Бүр ийм гоё ярда. За доошоо улгаад онцгой те. За асуулт чинь бидний аялал ингээ үргэлжилж байна. Үнэхээр юм гоё юм. Хэлэх үг болтохгүй. Өвөл бол үүсэх юм байхгүй ш зөндөө байдаг юм. Ямар гоё юм бэ манай Монгол орн чинь. Бүр яг хэлж мэдэхгүй байна. Бүх хүн маш хайр байсан. За ингээд аялаа цаашаа өргөжлүүлцгээе. Өчөө гоё зүйлсийг хамтдаа үзүүлнэ. Энэ дотор явж үзэх хэрэгтэй. Өө сайхан хэлцгааж байна өө.